1-3 биеийн чилээ эдгээд намын тул бэрх явдлыг үзүүлсэний зүйл. Гутгаар нь бүх хэрэгтэн нугуудаа бүтээн төгссөний хойно их авах хоёроон төвчээд райчин бэр гитлгэгч мялт өчрүүн. Би энтгэх додсугай намайг хайрлах бөгөөс учир шалтгааныг зарлиг болгон сойрхоо хэмээн өтснөө. Гитлгэгч бээр зөвшөөрөхгүй зарилгийг сойрхоод айдстад оршуулж одох цагт аялгуулан зарлаглруун. Дөрдохын манлай богдод залбирсугай түргэнэ райчин хөвөний минь айдстал сугай тунмал энэ оюуна намын тул зарагдахгүй тус лам 3 эрдэн бээр үнэмшин залбираа энтхэгийн тэр орныг игээрэн одохгүй ил бэрх хатуужлаар самади гэдэгдэх аагийн охор шүтэн барилдахуя өсгийн хувцтыг өмсөх элдв сэтгэлийн хийн элд морийг унагдах аяа энтхэгийн тэр орныг ирэхээр одвоос ариун хэр үгүй сэтгэлээ арчаад арчмал мөнгөн толинд тэд тангараг бүхнээ алгасал үгүйе дурдж үргэлжид үзэгдэх ёр энтхэгийн тэр оронд одвоос ямар хүслийг олон гадаад хулгуучин буй бүлгөө эргэлийн 8 номоор харуулыг харагдах эрдмээ зориг үгийн агаарт нуугдах сайн сэтгэлийг үүсгэж одогдох сац хөвгүүн чамд өвчин тахал үгүй болоод сэтгэш үгүй насны урт болохын гэрүүлийг ирөөсгвэ сэрхүү мэд тэдгэрийг номлоос. Гитлгэгч бүтээлийн хонглын дотор суухад ламын үдийг райчин гаднаас нь шавраар шаваад азрын одохгүй ёсоор энтгэх додвоо. Тэр йоги бэр райчунг машид тэхэд өршөөхийн тулд замд нь сайтар нөхцөж удирдаад замд их бэрх болсны тул биеийг таринцсаар одвоо. Райчин хамраас цус гарсны тул байлган ядаж хилтгий лонхны дотор тосож гаргаад дүүргээд сац асгаж одвоо. Хөл холгож сэврүүцсний тул хөлөөн ороож яван ядаад удирдагч азар юугаа үл гүйцхийн тул мөрийн дүүрч төөрхөөс айх хэсэм газарт тэр азар бэлэг тавьсаар одон бүлгөө. Түүний хойноос дагаж одоход йогийн мөрд нөхчинчин нугууд бэр ойроор хоноод лам ойр хүрхүйд тэр азар идэ ба ус мод хэрэгтнийг хурааж ирээд нэгэн цагт нэгэн таргийг гөрмлийн дэргэд энэ шүнд энэ хоногдох манагаар ирэхтэн химээгээд одов. Тэнд суугаад манагаар лам тэн дэрч залгоод та хааш одох вэ химээн асууваас бид ламд одмуу химээгээд бид энэ өдөр хүрмүү химээн асууваас та 6 сар болж хүрмүү химээв. Тийм бөгөөс лам чиний энд эргэж ирсэн юун бөө химээн асууваас лам өгүүлрүн би шидийг олсон бүлгөө химээвээс тийм бөгөөс би нэгэн айдстатлуул сугай химээгээд айдстатлуул бас маш их тусц болов химээн сонсогдлоо. Тэндээс амгалант орон химээхүйд хүрээд бодисодын балгасыг үзээд удирдагч азар өгүүлрүн балгас нь тэр буюу алгуур эрэхтэн химээгээд тэдгээр нугууд ламын суусан ой шуган зөвхт мөргөөд залбирхуунаар айчин. Тэр юун бэ химээн асуусанд тэнд лам суумуу химээвэ. Тийм бөгөөс энд төр зур сууж амар сугай химээснээ удирдагч йогийн өгүүлрүн. Та төвд улс их хэрэгтийг төвчөж хэрэг үгүй өчүүхнийг өгүүлэгч ажгуу тэр юун бүү химээн асууваас та төвдөөс энтгэхт хүрэхийг хүсмэ. Тэр дотор амгалант орон хийгээд шид хоёулыг нь хөрш үгүй хол химээлтэн бүлгөө химээгээд тэндээс урагшлан одов. Тэр азарлууга ханилж явахдаа хилмэрчлэх үгсийг сайтар сурсан бүлгөө. Төдөө хөлөө яван ядаж өнхөрч хөлбөрч чирж явсны тул ужид болж одоод тэндээс садаагийн ойд хүрв. Тэр ойн дотор хав харанхуй цэцэгт химээх нэгэн ой бүлгөө. Түүний хязгаар орчин бүхийг усаар хүрээлсэн тэр ойн дотор хийгээд адгуус тэргүүтэн орвоос үл гарагч бүлгөө. Өчүүхэн хулгай замын хаалганы төдийхөн буй бөгөөс бэр түүнийг шугуй бүрхсэн тэр шугуйн дор арслан марс хоёр нэг нэгнээ довтлохын ёсоор байсан завсраар одохын тул айж имээгээд одон ядахын зур удирдагч азар өгүүлрүн. Юун үл чадагч хулган ярт яв химээн дуу гарваас төдий айсаар яв бас юун бээр
29 болжээ. Дотроос үзвээс Барс Арслангийн дүрт хад ажгуу. Тэндээс тэр азар өгүүлрэн чи бээр үл айх ба өгсийг бүү өгүүлэн шидүүлэх хүсэх ажгуу хэмэв. Тэр юм бөө хэмээн асууваас чамд хүмүүн бүс догшин бадрангууд зэтгэрлэх бүлгөө хэмэв. Тэндээс нэгэн төдийхөн бололцоод араатан Марс ба Арслан хар утаг чон цөөвөр араатан шар утаг ба хэрэ шар шаазгай үхээр дидэх мэт гүйлдээд хүмүүн бит өөр толгойт миссийг барьсан зохисгүй үгс өгүүлэн хувцастаас татан үгсийг асуун ам урвуулан эдийг өгөхгүй мөрийг чинь хаамуу химээгээд ирсэнд тэр удирдахч азарт хөхөмдөг өнгөт хүмүүн болоод дун дор адил соёот 3 нүдэт нарны төдий өст 4 гар тийм нэгэн болсон бусад бүгд хон хэрэг хувалзарт Арслангийн ханшаарт ба хар утгийн тэргүүт ба шар утгийн тэргүүт тархаж одвоос тэндээс тэр хүмүүнийг чи идүүгээ одоод ламд золгогдох химээгээд тэр хувилгагч азар огторгуугаар нисж одвоо. Түүний үгээр дотор одвоос нээсэн линхуан адил үнэр амт төгссөн цэцэг үр хотол бүрдсэн үргэлжид сайн зохист дууг тасрал үгүй дуурсагч өдөр гэрлийг гэр мэт барьсан шүн нарны гэрэл мэт барьсан түүний дунд дөрвөлжин харшийг цэцгээр чимсэн олон хүцийг дэлгсэн нэгэн бүлгөө түүний дотор ороос хинбэрч үгүй ажгуу. Нэгэн ширээний дээр нэгэн азар биеийн махулаан цагиргалсан 3 нүдтэй сахлаан дээш сэрвэсэн өснийхээ заримуудыг оройдоо зангидсан заримыг нь садруулан унжуулж цээж угаа бүрхэгснийг үзээд оч үсрэх мэт хилгэнсэн дүрт ламыг хяламхийлж үзээд сац айж дутхыг сэтгээд ин сэтгэрүүн би юуны тулд энд ирсэн бөө химээж мөргөөд 4 удаа цэн алтаа өргөж уйлаад эдэн хувчид ном гурвуулыг өчмөө химээвээс лам өгүүлрэн барам чи насад уйлагч бодивсон нарын бэрх явдлын төдий явсан бөлхөө чамайг энд хэн удирдах авч ирлээ химээн асууваас урьд шалтгаанаа дэлгэрэнгүй өгүүлээд тэр азар хинбөө химээвээс лам зарлаглрун тэр миний шашны сахиулсан хон хэрэг нэрт бүлгөө чамайг нэгэн төрөлхийд хөвгүн болохын тулд би авахар ирсэн бүлгөө химээн зарлаг болов. Рам Волоо Зандрагийн дэргэд хүрээд золгосноор анхны газрыг олсон мэт дурших баясгалан төрүүлвэ. Замд хүнс хатангатаж өгөөд тэндээс лам урд шалтгаан нугуудаа нягтлан үтснөө ламын зарлаглруу. Чи бадмаа самбөө мөн бүлгөө чамд хэрэгтэн өвдсийг чинь өгсвэ би чамайг энд ирсэн чинь ихэд баясав. Чанд мэд шашны эзэн чи бүлгөө огторгуй дургасан шүхэр ширээнд адил умартал үгүй шашны зул чи бүлгөө огот харанхуй твийг гийгүүлэгч саран дадил олон амтны тул насад уйлагч бодсадваа дадил сайн өвдсаа чамд өгсвэ их ад чин төргнэ эдэгмүэ химээ номлоод Үйлийн очрын бүтэхгүй аргын дундад 14 өгсийн язгуурыг хатангатгаж авшиг өгөөс тэндээс 10 өсгийн бүтээлийг сонсоод 21 хоногт бүтээвэ. Тэндээс гардын дарвалга хадсны бүтээлийн арга сойрхоод хүмүүн үлсээ бүтээв. Чибэр түргнээ эдгэх хэмээн номлов. Төдөө райчин ламын дэргэд өвсөн цацар барьж 3 сар болтол бүтээвээс урд райчингийн бие бүгд үлээсэн мэт хавдаад их хатуулан өвдөхөө яргалан ядаж хамраас цус шар усан гарснаар дэвссэн газраа нойтон болгов. Төдөө ламдын өчрөн би өдөгөө өвчнөөс үл идэгмүү химээн өтснөө лам зарлаглрун олон ордыг эрхийн үйлс буюу дорцыг дурыг ирсний үйлс буюу урдын мэт хатгуулж өгдгөөс хойно идэгмүү ламбэр 7 хоног цамд сууж райчингийн тул тарныг өрвөөс өдөр уурах тутам өвчин зөөлрөх бүлгөө шүн үзээд нойр авахын төдийх нөө илт хавдар харих тутам завсардаж суусаар 1 сар болсонд нэгэн шүн райчингийн зүүдэнд олон хүмүүс нэгэн юм үзэхээр одохыг зүүдлээд төдий тэдгээр хүмүүн бүхнээс та хааш одмоо химээн асууваас тэдгээр хүмүүн бүгд бид гүнтэнгийн алдарсан догшин очирт дотгорлагч лусыг үтгэхээр одмоо химээв. Тэр би бүлгөө химээгээд
гэтлэгч хийгээд нэгэн хүмүүн лүгэн ханцаж нэгэн өндөр уулын дээр гараад уулын оргил дээрээс харж үзвээс нэгэн голд мэлхий хийгээд хилэнцэд хорхой ба олон могоо давхцаж одоход олон шувуу одоод голын ихнээ хүртэл үлдэхүйд тэдгээр могоо мэлхийг даваа гítэлж одоход нэгэн их могоо нь хойш харсныг зүүдлвэ. Төдөө нойрноосоо сэрээд соц хавдар нь харьсан ажгуу бие харж үзвээс зөөлөн болсон ажгуу хөлийн яруу үзээс ор үгүй идэгсэн ажгуу энэ үнэн болов уу худал болов уу хэмээн босожгүйгээс би энэ урдхаас маш хөнгөн болж амой. Төдөө өчүүхэн баясаад энэ ярмын нэдгэв хэмээгээд алдарсан дармаа эцгээс хөвгүүн эс төрсөн адил болон алтав хэмээн олонтоо өгүүлээд Дармаа эцгээс хөвгүүн эс төрсөнд адил болон алтав хэмээн олонтоо өгүүлээд ламын нүдний нийт одоод энэ зүйдээ үтсгүй хэмээн сэтгээд энэ сэтгэрэн ерөн тхэгийн хүмүүн догшин бүлгөө ялангуяа миний ламын гигэн сэтгэл догшин бүлгөө намайг зэмлэх болов зай хэмээн сэтгвээс тэр шөнө нь 10 шөнийн төдий урт болсонд манагаар эрт босоод ламын дэргэд очсонд лам нь үгүй ажгүй ламын дагинд өчөөд хоош харив. Хойно ламын дэргэд одоод мөргөж идүүгээ би минь маш амгалан болов хэмээгээд шөнийн зүүд нь нөгөөдөө нягталж өцнөө лам зарлаглрун. Идүүгээ чи идгэх бүлгөө тийм атал бас урвах болов зай. Тэр их могоо хоош харсан нь зогсгүй бүлгөө бас тарин урагдах хэрэг чи бас газрын эзэд их хортой бүлгөө насад үнд урнаар гитхийн тул урвах болов зай хэмээгээд догшин тарныг сахих үйлсийг номлож гаруунаа 3 үндсэнг зүүж сахихын тул 1 сар болтол цамд суваа. Бас урд догшин болсон номын хүрдэн олонтоо сойрхов. Тэндээс өвчнөө идэгсэнд баясаж ламд бус номууд өчхөө дөрдөн газартаа төвдөд одохгүй дуршаад ламын дэргэд одоодын өчрөн идүүгээ би төвдөд харж одохгүй дурлмой би төвдөд хараад алтыг ирж олоод лам дөргөж нэгэн ачийг нь хариулцгаа би газартаа баян хүмүүн бус бүлгөө наад цаадаас ирж олох бүлгөө 4 жилийн төдий болтол өн одмой би түүний засарт лам минь хөлийн линхвагаа төвшнээ чин батсуун сойрхоо миний сахиулсан болон сойрхоо би төвдөд одоод алт авчирсгүй хэмээн үтснөө лам нь зөвшөөрөөд заа хэмээн зарлаглаваас раачинг одохгүй ламбэр зэтгэр үл болох үед адстэлваа. Тэндээс төвдөд одсонд их авах 2 райчин гүзээд их авах 2 нь манай гэрт ир химээгээд өвчин чинь идэгүү хаадлоо чи идэггүй эцэг юугаа агсан орон газрыг эзлэгдэхгүй химээн ихэд тоомж төгсээр өгүүлв. Райчин эргэлт сэтгэлийн язгуураас уйдах сэтгэл төрүүлээд энэ сэтгэрэн их авах 2-ын дэргэд одож жаргаваас бэр орчлонд шунхайран буюу Яв бас бэр гадагш гаргаж хязгаарыг тасалсгаа орчлонгийн дотор жаргаваас бээр сууж болох хаан химэн их зүрхэндээ аваад их авах 2-ыг урьсанд ис одоод гэтлэгч Милравийн дэргэд одоод урд шавсан шаврыг эвдэл үгүйээ суун бүлгөө тэр шаврыг нэвдээд ламдаан золгоос лам нь баясаад гараас барьж хөвгүүндээ энэ зарлаглрун аяа хүүн чи хэрэгүүдээ бүтээвүү чамайг эмчил сүгэ химээгээд урайлч хүмүүнийг илгээвээс чамайг энтгэх додов химээгдэн сонсож машид ихээр баясваа би чихэнд золгов чамд хэн туслав хэмээн тэргүүтэн өгсээр нягтлан асууваас энэ мэт золгосон тусалсан шалтгаанаа дэлгэрэнгүй өцснөө лам маш баясаад райчингийн чилээг асуусны хариу нь Милрава аялгуулж ин зарлаглрун ачид марвын хөлцөгд сүгэ амраг нөхөр саднаа зөвхрүүлэн ангижирсан жаргал асар шунхаарах эцэг эвгэн орныг твцсэн жаргал аймаг улсад харьяа үгүй болгоос жаргал хувргуудын эдийг эс авсан жаргал хуучин гэр байшин юугаа миний химэн эс баримтсалсан жаргал хоромхон үүнд энэ хэрэгт химээхгүй үгүй жаргал хутагтны идээр баяжваас жаргал сахин адуулах үгүй болвоос жаргал самууран алдаж ирэх үгүй болвоос жаргал сац барагдахын аюул үгүй болвоос жаргал сэтгэлийн шидэмсийг тасалваас жаргал өглөгийн эздийг нүүр дүрийг үл харах жаргал уйдж чилэн алжаах үгүй болвоос жаргал үргэлжид застаггүй дүрээр явбаас жаргал үлэмж юуныг бээр номын зүгт зарваас жаргал явхдаа чилэн алжаах үгүй болвоос жаргал
Ярахчнаа огтлогдож алхад аюул үгүй болвоос жаргал, ямар болгон хулгайчаас айх үгүй болвоос жаргал, ёр буян лугаа үргэлжид барилдваас жаргал, хавг хилэнцийн үлийг төвчвээс жаргал, гайхамшигт буйны үйлс хичээвээс жаргал, харгас өрн хорт сэтгэл ангижирваас жаргал, хатуу омог найдангүй сэтгэлийг төвчвээс жаргал, 8 номуудын гмийг төвчвээс жаргал, насад түүнийг бээр тэгшлэн агуулбаас жаргал, нийт өөрийн сэтгэлийг сэтгэлээр үзвээс жаргал, нэрт бээр түүнд харьяа үгүй болвоос жаргал, баримтлал үгүй гэгээнгэрлийг төвлөвөөс жаргал, бас бэлгийн агаарыг үл атгаглах жаргал, бих агаараар насад хүчит болсон жаргал, бэлэн 6 чуулгасыг өөрийн оронд тавьбаас жаргал, 5 хаалганы торыг тод мэдвээс жаргал, тийм сэтгэлээ эрхүй одохыг мэдвээс жаргал, тийм жаргалангийн ёс нь надад олон бүлгөө. Тэмдэгтээ ягүүзэр миний жаргалангийн дуун буй, бусдын жаргаланг би үл хөсмөө, бүрийн өвхвээс бээр жаргалангаас бус хэлсүгүй. Бүрэн амьд болоос буян минь тийм арвчмээ, буцал үгүй идэг надад өглөгийн эзэд өгмөө, энэ миний 3 эрдэн ламын ач буй, идүгөө ягүүзэр жаргалыг уулж сөөмөө би, эрдэн райчин хөвгүүн жаргаас тусчин бүтвөө. Ин химэн зарлиг болон асууваас райчин бэр өчрүүн. Би бэр тус жаргалан хэрэгүүдээ бүтээв химэн өчөөд, энтгэх додоод лам волоо зандраад золговоо. Төдөө нууцсын эзэн догшин гардын номын орчны ёсыг сонссноор биеийн чилээ эдгээд номын тул бэрх явдлыг үзүүлсэн гутгаар зүйл.